Ботолагс эвлэг дээр чимба дуугаа дараагаад ирлээ. Манай чимба хоёрында ботокс шахуулсан гинэ. Гэт их үр дүнтэй гэхээр нь би өөр одоо өрөөд ирлээ. Би ч бас аюу хоёртой байна штэ. Хөшиж байрал ер нь хэцүү штэ. Хоёрын ботокс гэж бас байдгийм байна. Зөвхөн нэг нүүр тэнэглэгдэг гэж бодоод байсан чинь бас өөр олон зүйлд хэрэгэлдэг юм байна. Одоо эмчтэй үзүүлээд тэгэл эмчилгээний дооронд одоо эмчилгээний доорн нөх юу хөө хэр их чангардаг. За өөр нь хэр их байна. Ер нь аюу хөшдөг. Дээрээс гэр нэг юм дараа хүзүүл ер нь хараатах та юу яаж их зэрэг суу. За ирүүгээ тийж рүүгээ наагаад. За. За хэр чанга байна. Чанга. Дээрээс нь би нэг оруулалт аягүй зүүдэг. Жохон оруулалт зүү оруулалт чинь нэг хөнгөн штэ. Тэгэхэд хүртэл заримдаа бүр хүндрээд аягүй зовортой болдог штэ. Ботокс зорилго маань өөрөө зөвхөн одоо гой сайхан болох зорилгоор биш. Бас ингээд тодорхой өвчлөлүүдэд бас хийдгээд. Харин тиймээс олсоо хар тийм. Тэгээд одоо бүр саас ажилтнанд хүртэл булчин суллах зорилгоор хийдэг байхгүй юу? Тийм. Нүүрэн сааж аваад хоёр тал нь ингээд өөр болцсон. Тэгэхээр тийм хүмүүс төр хүртэл ингээд тэр асуудлыг шийдээ, зовроос нь салгаад өгдөгөө гэсэн. Тийм хоёрын дээр бол байнгын суугаагаараа өдөржингөө ингээд байдаг хүмүүст бол бас их одоо хоёрын хөөрхтэй өөрөө их байна. Тэгэхээр ботокс хийж өгснөөрөө яах вэ гэхээр 4-6 сарын хугацаанд тэр булчингийн чангарлыг сул төлөвтэй байлгаж өгнө гэсэн үг. Тийм. Яг хийлгэснээс хойш 3 хоногийн дараачаас үлдэж эхлээл багаар булчин чинь ингээд суларч явсаар хагаад 14 хоногийн дараа гэхэд ерөөхдөө үр дүн болвол 100% гардаг. Тийм. Өвдөхгүй дээ гайгүй айлтгүй. Тийм удаан үргэлжлэх процесс биш. Тийм нэг 5 минут л болох бах таа ил. Гэхдээ шоколад өгдөг юм байна. Аргаж байгаа тийм байна. Уулуулахгүй яг өгдөж ихэр өгдөг. Батгооч яа. Сахиа. Two weeks later. За 14 хоног болоод за хоёрын асуудал шийдэгдчихлээ. Юу аюугай хөнгөрөөд явцсан шүү. За тийм болохоор нүдэнгээ дагуулад ирлээ. Би харимдас одоо бас нэлийн судаллаа л да. Эднийхийг эм хангад нийлүүлдэг газар юм байна шүү дээ. Албан ёсны оруулж ирж байгаа учраас хадгалалт зөвлөлтийн горим нь айгу зөв байгаа тийм ээ. Би бас нэлийн судалж байгаа ботокс хийхээр бас илчээд байна. 3 weeks later. За бид хоёр ботолагс госахны эмбэг дээр очиж ботокс шахуулсан байгаа. Манай өмнө маань нүүрэндээ за би нуруу үзэндээ ботокс шахуулсан байгаа. За тэгээд үр дүн ер нь илэрхий гарсан гэж найдаж байна тийм ээ. Тийм. Миний нур бас жоохон толиотсон байгаа үстэй. Үргэлжлээ гайгүй болцсон байгаа үстэй. Ямар ч юм миний хүзүү ишх ер нь тэр зовлон ер нь гайгүй болсон шүү. Тий. Тэгэхээр би бол үр дүнд нь бол би бол айгуу сэтгэл хангалуун байна. За би ч бас өөртөө бас нэлийн сэтгэл хангалуун байгаа. Би бол ингээд нэлийн өвчлөө сууж эхэлсэн. Ингээд нэлийн духанд хэдэн өвчлөө гараад энэ голд нэг юм гүнзгий өвчлөө байсан. Тэгээ энэ ботокс шахуулснаас хойш нэлийн бас тэнэгцэн байгаа байхгүй юу тий. Тэгээ энэ нүдний сацраг өвчлөө надад айгүй их байсан. Энэхээр нэг л их үржижсэн юм ингээд яагаад гэсэн. Одоо энэ минь бол бас гайгүй харагдчихээн тий. Би тэр ботолагс эмгэлийг яагаад сонгосон гэх юм бол өөрснөө эдгээр чинь сургалт зохион байгуулдаг юм байна, сургалт явуулдаг юм байна. Тийм. Тэгээд өөрснөө солонгосоос ботоксоо оруулж ирдэг юм байна. Тэгээд нийлүүлэгч байгууллагын хэмжээнд очсон газар юм байна шүү дээ. Тийм юм байна лээ. Тийм. Тийм учраас бид хоёр бол сонголтоо маш зөв хийсэн гэж бодож байна. Одоо бид хоёр ургацаг те ургацгаа аваад одоо ингээд бид нарт чинь нас явцсан болохоор ингээд нүүрэнд ингээд ургацаг те жижигэн юм ургацгууд ургад юм байна. Одоо надад ч бас энэ хавар бас байна л да. Тэгээд энэ ургацгийг бас түүд юм байна. Бид хоёрыг заавал хамт түлгээрээ яагаад хамт заавал гэсэн чинь ургацаг чинь бас хүнд халддаг гэж юм те. Тэгээд тийм юм бас сонслоо сонир юм байна. Тэгээд ер нь дараагийнхаа ургацгаа авуулсны дараа дахиад бас нэг бичлэг хийж та бүхэндээ бас үр дүнгийн танилцуулах болмоо гэж сонирхож байгаа бол ботолагс эмгэлгийг зориорой.